Иргэн та хуулиар олгогдсон оролцооны эрхээн эдэлж байна уу? Уул уурхайн шийдвэр гаргалтад та хэрхэн оролцох эрхтэй вэ? 1. Хайгуулын өмнөх үед төрийн захиргааны байгууллага нь талбайн солилцлыг тодорхойлж тухайн аймаг нийслэлийн засаг дарагт бичгээр мэдэгдэнэ. Аймаг нийслэлийн засаг дарга мэдээллийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн сандыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн сандыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг нийслэлийн засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солилцлыг зөвшөөрсөн санал болон геолог уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэстэн засгийн газар батална. Засгийн газраас баталсан талбайн солилцлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ. Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбай хэмжээ 25 гектараас багагүй 150 мянган гектараас ихгүй байна. Хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэн төрийн захиргааны байгууллагад гаргана. 2. Хайгуулын ажлын үед хайгуулын ажлын үед аж ахуйн нэгжин ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллана. Мөн засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Хайгуулын үед эвдэрсэн газрыг нөхөн сэргээж актаар хүлээлгэж өгнө. Харин орон нутгийн удирдлага иргэдэн хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэхүү ажлын хэсэг нь иргэдийн санал хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авч цаашдын үйл ажиллагаандаа харгалзан үзнэ. Мөн байгаль орчны хяналт шалгалт хийж аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтэд үнэлэлт дүгнэлт өгөн актаар хүлээж авна. 3. Ашиглалтын өмнөх үед ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлэгдэг. Мөн хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлтыг орон нутгаас авдаг. Энэ үнэлгээндээ иргэдийн сандыг чухалчлан тусгах шаардлагатай байдаг бөгөөд энэ санд нь аж ахуйн нэгж, орон нутаг, иргэдийн цаашдын хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй юм. Тиймээс иргэн та багийн иргэдийн нийтийн хуралдаанд заавал ирж саналаа хэлээрэй. 4. Ашиглалтын үед ашиглалтын үед аж ахуйн нэгжин байгаль орчны менежментийн болон дүүцүүлэн хамгаалах төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллана. Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Үүнд иргэд оролцох боломжтой. Мөн байгаль орчны аудитыг 2 жил тутамд, байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээг 5 жил тутамд хийлгэнэ. Хэрв ашиглалтын үйл ажиллагаагаа зогсоох бол хаахаас 3 жилийн өмнөөс уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулан ажиллана. Орон нутгийн удирдлага иргэдэн хамтын ажиллагааны хороо байгуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж аж ахуйн нэгжид хяналт шалгалт тавьж ажиллана. Танд ийм эрх байна. Тиймээс иргэн та хуулиар олгогдсон эрхээн эдэлж үзэл бодлоо илэрхийлэн уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох боломжтой. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар